Christopher
ลิงสุนาราสภาตัณหังกราทโยพุทธาอัตถวิสตินายกาสัมเพปฏิทิตาไมหังมัจจเกเตมุนิสราสีเสปฏิทิโตไมหังพุทโธธัมโมทาวิโรจเนสังโฆปฏิทิโตไมหังТайланд бас 68.4 сая хүнтэй. За тэгэхээр 68.4 саяхан 96.4 хүн буддаагийн шашин шүтдэг. Тая Голден Будда гэдэг Алтан Буддагийн сүмд очиод ирлээ. За одоо энэ аврах том хэвтэж байгаа Будда бурхны сүм. Хэвтэж байгаа бурхан нь уртаараа 46 м, өндрөөс 15 м гэж байна. За энэ бурхан дээр хүмүүс энэ толгойн талаас нь эхэлж нар буруу тойроод нөгөө талаар нь гарч ирд юм байна. За тэгээ бүгдээр ийшээ тойроод явж үзье. За энэ Wat Pho гэдэг Бангкок хотын нэлээд эртний сүмүүдийн нэг бөгөөд 12 дугаар зуунд бий болсон эртний сүм юм аа. За 18 дугаар зууны эцэст энэ хэд нэлээд нэрд гарч сүмийн эргэн тойрныг өргөтгөж хаад нь энэ хавийг маш их анхааралтай тавьж байсан түүхтэй юм байна. За Wat Pho сүмийн хамгийн их сонирхол татдаг зүйл нь хэвтэж буй Будда бурхан бөгөөд за энэ бурханыг харах гэж дэлхийн өнцөг булангөрөөс олон мянган жуулчд ирдэг юм байна. За энэ бурханы дотор талын туйпгоор гадна талын алтаар бүрсэн. За харахад маш их сүртэй. За Тайланд улсдаа төдийгүй дэлхийд хамгийн том хэвтэж Будда бурхан гэж үздэг юм байна. За энэ Будда нь өөрийн сүмдээ хэвтэж түүнийг бүтнээр нь харахад бараг л боломжгүй. За харин хөлний улнаас нь харахад за бүтнээр нь харах боломжтой юм байна. За дашрам хэлэхэд энэ Буддаг эхэлж Буддаг нь бүтээгээд дараа нь түүнийг тойруулан байшин барьсан түүхтэй юм байна. За энэ хэвтэж Будда бурхан нирван дүрийг хүлээн хэвтэж байгаа гэж хэлвэл хамгийн зөв гинэ. За энэ аврах том 46 м бурханыг энэ доор үл орчмынхны хаваас ирээд харахаар сүртэй харагдаж байна. Сүмийг одоо байнга сэргээ засвардаг юм байна. Сүмийн хан дээрх зургаар зурсан. За тэр доор сая бит нэг хүн засварлаад зургийг зурж байгааг нь хардаа жуулчд бол маш их байна. Битүү ерөөсө зөрөх аргагүй. За тэр нөгөө талд явж байхад нэг юм шажигнаар дуурайд ахаар юу дуурайд байгаа бол гэсэн чинь энэ 20 баат хийгээд 20 баат хийснээр ад жаргал ирдэг гэж хүмүүс тэгж үздэг юм байна. За сүмийн эргэн тойрон бодлогдсон оргилуур ийм цөөрмүүд хийсэн байх жишээтэй. Sesa pa karasan tidak
сүм дээр ирсэн байна. Энэ сүм дээр дэлхийн өнцөг улан бүрээс авчирсан Буддагийн эртний бурхтууд байт юм байна. За энэ ихэд 700 жилийн өмнө хийсэн Тайланд улсаас гаралтай бурхан юм байна. За тэнд тэгэхэд Японоос ирсэн бурхтууд гэдэг маш эртний бурхтууд юм байна. За энэ Тайландын хааны зураг. За энэ Тайландын хааны зураг нь болохоор одоо ерөөс 5 алхаад алхан болгонд айгүй гоё жаазан тавьсан гэдэг нэг бурхан шиг шүтдэг юм байна. Ер нь тайландчууд хаанаа маш их өргөмжилдэг улсууд юм байна. Хаанаас гадна ерөнхий сайдын засаглалтад орно. За Тайланд улс нь болохоор одоо зүүн өмнөд Азийн яг хажууд нь байдаг Малай, Сингапур зэрэг улсын дэргэд бол Европын колоничд өртөөгөө орно. Өөрийнхөө эрхчлөлийг хамгаалж авч үлдсэн орны нэг. Тайландчууд гудамжинда баг амьдарчт юм байна өө. Хоолоо игээд юм оёод аялын газар ажиллуулад шөнө ороо болохоор бүр энэ гудамжинд тэрчгээр хоол идэх газар бол хувираад хуу хүмүүс өөрсдөө ингээд хүнснийхээ бүтээгдэхүүнүүдийг бүгдийг ингээд авчир тавингуудаа хоол хийгээд за энэ халан наранд нах цахнууд ингээд мөсөн дотор хийчихсэн. Тэгээд хоолоо игээд хүмүүс худалдаж аваад ингээд байж идэм бэ. За энэ ийшээ ингээд явангууд наад хүн чи одоо нэг талд нь фери юм уу нэг нь хийцээ угаагаад нөгөө талд нь ингээд усан зайлж байна. Наа нь юм шараад байж. Хажуу талд нь нэг юм ширээ шиг юм тавьчихсан. Тэгээд ерөнхийдөө гудамж талбай нь одоо энэ Сингапур, Гонконг зэрэг бусад орнуудыгаа бол ер нь бол их заваан дуу юм байна. За энэ Бангкок хотод жуулчид маш их ирдэг болохоор юм нь айгүй үнэтэй юм байна. За нэг 5 минут энэ Бумеранг гэмдэг рүү явъя гэсэн чинь мотоцикл дээр сууя гэсэн чинь мотоцикл нь 40 баат гэж энэ 40 баат чинь Монгол мөнгөөр нэг 2800 төгрөг 5 минутын газар. За зан харьцааны хувьд бол тайландчууд ер нь их ааш зан харьцаа муутай. Тайландыг бол Тайланд массажгүйгээр ойлгоход хэцүү. За гудамжны баг нэг павильон өнгөрөөл нэг массажны газар байгаа. Үнийн хувьд болохоор энэ нөгөө хөлний массаж, биений массаж хоёр зэрэг хийлгэхэд нэг Монгол мөнгөөр 60,000 хавцаа болж байгаа юм. За энэ зогсож байгаа мотоциклуудад албан ёсны эрхтэй дугаартай таксины жолооч нар гэсэн үг. Бангкок хот маш их төгжрээтэй юм билээ. Тэгээ энэ
нөө одоо хүн зүгээр ингээд бэж очсон гэхэд зүгээр захт очиод юм худалдаж авах. За энэ төвлөг завин дээр суугаад авахудууд бас нэгэн сонирхолтой мартагдчихгүй тийм сэтгэл үлдээхээр юм байна. За ийм маягаар худалдаа хийх нь энэ юмаа зарж байгаа улсууд бол жоохон зардалтай. Боловч одоо нэг худалдаж авж байгаа хүмүүстэй болохоор яг газар дээрээс шинэ бүтээгдэхүүн авдагаараа их ач холбогдолтой байсан юм байна. За одоо болохоор ер нь жуурчдад зориулж хүмүүс ирдэг болохоор их дуртай ирдэг болсон юм байна. Дэлхийд 50 дугаарт ордог 514 мянган км квадрат газар нутагтай юм байна. 70 сая хүнийх нь 8 сая Бангкокт амьдардаг, бусд нь болохоор хөдөө аж ахуйгаа эрхлээд байдаг болохоор энд ирж юмад борлуулах нь мэдээж энэ хүмүүстэй бол ашигтай л байгаа. Өдөрт бол маш халуун байдаг юм байна. 3 сарын 20-доор бид нар ирсэн. Усан дээр хөвдөг захаас холбоо газар зааны лагер гинэ. За энд хүмүүсийг авчирч суулгаад юм байна. За нэгэн тал одоо Тайланд ирсэн юм чинь заан дээр сууж үзэхгүй за та бүхтэйгээ энийг хуваалцахгүй бол яах вэ гэж бодоод суучтаа за айгүй эвгүй юм байна оо айгаад өндөр дээрээс ингээд дайвалцаад айгүй сони юм байна. За энэ хажуу талд байгаа Тайландуудын амьдардаг байшин газараас хөндөй ийм жижигхэн халуун орон нөхцөлөд тохирсон цонхнууд нь онгорхоо ийм байшингууд байт юм байлээ. За энэ заанууд нь бүр ингээд нэг замаар явдаг юм шиг байна. Ирээл суугаад гэхээр зайдууд өдөржин ингээд жуулчдыг суулгаад явдаг юм байна да.
чинь юм зарах гэж үзснэ ахгүй болонгоо тиф гэд мөнгө нэхэд айгу ууртай байна. За энэ модон дээр сэтгэр хийхдээ картын дээр зураг ихлээр зурдаг юм байна. Тэгээд зурсан зураг модон дээр наагаад за эхний үе шатаа гаргаад дараа нь дахиад зураг наагаад ингээд хэд хэдэн үе шатаагаар зургийнхаа дагуу модон дээр сэтгэрээ хийдэг. За энэ модны сэтгэр нь бол Тайланд улсад маш их өндөр хөгжсөн. За энд бол эрэгтэй эмэгтэй хөгшин хүмүүс хүртэл нэлээд сайн суралцсан байдаг юм байна. За ингээд та бүхэнтэйгээ Тайландын нийслэл Бангкок хотоор хийсэн аяллаа нэвтрүүлгээ өндөрлөж байна. За дахин уулзлаа баяртай үзэгчтэй. Энэ надад гэрээ танилцуулаад